Бүгдрээ саламиго. Энэ удаагийн мөчлөг та бүхэнд зарим нэг шинээр гарсан гам брендийн шоонуудыг анбоксинг хийхэд бэлэн болсон байна. За тэгээ сүүлийн анбоксинг хийгээгөө шоонуудаас нэлээдгүй бөөнөрсөн байдалтай байна. За тэгээ анбоксинг хийж эхэлцгээе. За тэгэхээр юм болонготой миний гартлангуудыг гам брендийн болонготой охин компани байсна салаа брэнд болохоор Monster Go гэдэг бол брендийг бол сайхан гарсан. Энэ брэндийн логотойд бол бажт буюу арай илүү боломжийн өндөө мөртлөө гэдэг дундаж шоонууд гаргаж эхэлсэн байгаа. За тэгэхээр та бүхэн болонготой энэ хүү шоог болгонготоос худалдах боломжтой байгаа шүү. За тэгэхээр энд бол хайрцаг савны тухай гэх юм бол яг Монголын зурагтай савлгаатай. Энэ хүү зураг болонготой Monster Go юм болонготой стандарт 3-3-тай шооныхаа загвар гэтэл болонготой энэ бол мэдээж соронцтой байгаа. За тийж болонготой сайн зарим нэг мэдээлэлүүд бол MG3-ийн Monster Go 3-ийн нэртэй. За тэгээд сав бакла бодлыг залж үзцгээе. За тэгэхээр энэтэй бол яг шооныг бол танилцуулах буюу бол шооныг бол заавал гэх мэтлэн мэдээлэл багш байна. За яг хуудсыг хэлж харцгаая. Тэгэхээр энэ дулгууд мэдээж яг шоог эвлүүлэх гэдэг бол аргачлалууд байна. За тэгээ мэдээж beginner маягийн. Энэ ч болонготой гэдэг бол яг Monster Go-гийн брендийн болонготой шоонуудын бол яг төрлүүд нь харагдаж байгаа шүү байна. За тэгээд логот MG 3, за traditional 3, MG Rainbow, MG Cloud, тэгээд MG UT, MG хоёролын MG Blackbeard гэмжтэй гарсан байна. Тэгэхээр яг хоёул бидний болонготой загварлууд яг энэ MG 3 Magnet гэдэг загвар байгаа. За нөгөөцөн дээр болонготой хиттэлдэг гэдэг бол заавар багш шүү байна. Энэ дээр болонготой. Шооны харт хөдөнших юм бол гэдэг бол нэг иймэрхүү. За тэгээд Ганы явахтай бол гадна материал гэх юм бол ийм хагас пластик маягийн тийм яг гулгадаг биш. За эргэлтийг хийж үзцгээе. Ерөнхийдөө бол яг шооны болгоод эргэлтэд хот гэх юм бол яг тийм амар бол юу бол биш байна. Хөнгөн бол биш, яг боломжийн таарсан жинтэй нэг стандарт шоонтой ойролцоо байна. За тэгтээ болгоод яг энэ шоолгоод яг үлдрээсээ ирсэн яг тэр юм уу яг амар тостой нарийнцаас тулцсан шүү, амар тостой гадаргуун гэсэн. За тэгээд яг доторх бүтцэн нь яг л гантал ойролцоо байх. Гэтэ болгоод яг нарийн самд нь болгоод эвлүүлж үзэж залж үзэж мэдэх байх. За тэгээд эргэлтэд гот гэх юм бол дажгүй зөөлөн шүү. Дажгүй зөөлөн байна. За тэгээд энэ шоондор болгоод яг нэг сонирхолтой юм болгоотой. Өнөө болгоод бас айгу боломжтой байгаа юм бас их сонирхолтой. За тэгээд шооны болгоотой тагийн нараа харцгаая. Яг ганы болгоотой яг ямар технологийн шоон дээр байгаа гэдгийг. За энэ болгоотой сүүлээд бол яг гарсан байгаа данууд IPG нөмкал IPG юм шиг байна. Тийм ээ шүү гэж байгаа даа яг өөрдрөөс болгоотой чагтаар гэдэг бол яг дараа таарч боломжтой байгаад байдаг. За тэгээд бол энэ болгоод яг цаанаас нь дагалж ирж байгаа юм бол юм шарм баг шүү байна. Тийм буцаа ичээ. За эвлэх юм бол яг тийм зөөлөн гэдэг болгоотоос соронцны хүчлэнгуудаа яг нь бол яг ганы шоонооч болгоотоо нилээдгүй бас чангавтар бас байгаад байна. За тэнд за эвлэлтийг үзцгээе. Одоолд бол яг байгаа нь баг зэрэг шанга тосроо яваад байна. Их сонирхолтой шал өөр брендийн шоошууд яг энэ бол байна. За тэгээд энэ болгоотоо соронзын хөшлөгөөтэй бааз зэрэг чанга. Гэтэ болгоотоо ерөнхийдөө бол яг нэлээд та бүхэн бас нэлээд сонсож байгаа. Дуу багтай. Яг энэ бол ганил яг эсэнд одоо нэг юу гэдэг чинь нэг ерөнхий бүтцтэй. Нэрэгдээ суйрлмал. Тэгэхээр энэ логот бас мэдээлэл сонирхолтой. Гэтэл бол яг энэ шоу болгоотойг би бол яг тодорхой залж үзэх хамаар байна. За тэгэхээр. За гэдэг бол ингийн пластер болгоотойг яг нэг ганы хар байдаг, хар биш ингээд юм стикс плата бих бийтэй. Тэгээд логотойг нөт зүүнний үе шиг бол бүтцтэй юм байна. За болон бол бас энэ голдоо байгаа логот яг энэ корн логот бол яг юм ганы пластик, нарийнхан пластик байта.
Энэ лугуудаа шоглох хөнгөн болгочоо. За тэгээ 5 өдөр болгонготой нөө primary гэж ярьдаг тунгадаг пластик чийг ашигладаг. Тэгээ энэ ч болгонготой яг ган болохоор пластик боломжтой гарч ирсэн байна. За тэгээ л яг л зүүнний үе шиг бол нөт замтай. За шоно бүтцийн тохиолдох юм бол нэг иймэрхүү ерөөхдөө бол иймэрхүү. За тэгээ шоо болгонготой яг өөрөө яг үйлдвэрээс туслагдахтай болгонготой яг илүү өтгөх тусаар туслагдсан шүү. Нэлээд юу байгаа юм. Амар тостой байгаа юм. Тостой заарл гэдэг чинь хүн шиг амар гарнал тос болцсон байна. Тэгээд энэ дээр шууд бодох юм бол бас боломжтой шүү. Дараагийн шоу болгонготой Gambrand болгоод яг өмнөхөн гаргасан GAN 356M гэдэг бол загвар байна. За тэгээд энэхүү загвар нь болгонготой яг дундаж үнэтэй гэдэг бол GAN шоунууд байдгүй. Тэр одоо орон зай болгонготой хөж гэдэг бол гаргасан гэж хэлж болно. За тэрнхүү шоу болгонготой бүтцийн тохиолдлоготой яг бус GAN-тай гэдэг ойролцоо байсан. Гэтэл болгонготой баазагийн одоо яг бол ялгаанууд бол байгаа. За энэ хинхий харьцаа бол өмнөх X-ээс бол X-тэй тустай. За тэгээд яг бол GAN-ыг яг алдарт пластик харьцаг. Сайн. За энэ ч болгонготой GAN болгонготой танилцуулах шоглох гэдэг хурднаар заавар байдаг. За энэ ч болгонготой 3 өнгийн Чирнелийн ногоон бол шар өнгийн болгонготой яг төвчөнтэй. За тэгээд Gambrand-ийн за өөр хонолготой илгийн материалтай шооны уут нь бол идэл тааж ирж байна. За энэ загвар болгонготой соронзоо гэдэг бол соёлтгүй сонд цаанаасаа таалгууд зөвхөн голын нөгөө дай түжээдээс үлээл лгод хүчин таарах боломжтой. За шоо зал үзгэн. Ерөнхийдөө бол яг энэ одоо эрүүл үзэсгээ анхны сэтгэл болготой GAN XS гэдэг бол төстэй санджинаа гэдэг бол яг гэрэлтийн гэдэг яг мэдрэмжэнд бол тийм байна. За тэгээ гадна материал нь болгодог юм гэдэг мат маягийн материалтай болсон байгаа. Сүүлийн GAN шоонд яг мат байгаа. Тэгснээр болгодог шоонд болгодог ихэнд бол жоохон юу гэтээ болгодог юм тасчмуудаас харцсан гайваа байгаа юм шиг байна. За би бол яг гэдэг фотоор дээрүүлээ үзье. За тэгэхээр миний бодлоор яг энэ хөшөө болготой яг эргэлтийн үед л яг одоо яг царч одоо бүтцэн их юм бай төрж бас гэдэг болготой яг XS шиг тэгвэл энэ одоо бүтцийн харах юм болготой яг л GAN 354 төстэй 354 төстэй. За тэгээд энэ дээр болготой яг сонзон логотой стандарт хүчтэй байх шиг байна. За тэгээд яг миний яг бодох юм бол яг юу юм л да. Заавчууд юм үнэтэй XS болон X-ийг авчихгүй болготой 56-аар авчих болготой байна. Тэрээс аваасаа тийм тутгаагүй гэж бодож байна. Тутгаар гэж надад санагдаж байна. Тэгсэн голын таг нь авч харцгаая. За тэр голын тагн дээр болготой яг за цэнхэр өнгөтэй манай камер өнөдрийн жоом юм аашлаад байна. Фокус нарч үгүй. Тэгэл цэнхэр өнгөтэй болготой төгчтэй байна. За тэгээ 3 төрлөөр тохируулдаг. За тэгэхээр одоо бас нэг логотой 3 баад энийг бол бүснээр өөрчилж болно гэсэн үг. Шонол логоны ихэнх бол яг одоо үзүүлэлт лого мэдээж бол аимшигтай сайн. Энэ бол XS болоо 354 юм уу? 54-аас арай биш юм аа. XS бол яг X2 гэдэг бол бадцсан юм шиг байдаг. Загвар хооронд гэдэг шууд нэг тэгээ базаагаад ирсэн юм шиг. За тэг голын болгонготой гэнтэй бүр цаа төв нь болгонготой хамаг ганы болгонготой сүүлүүд гарч байгаа нь яг пластик. За эргэн болох юм бол тэр гайхалтай байх үед явтай ганч. Тэгэхээр хамгийн сүүлийн шоу бол GAN 356RM гэдэг бол Gambrand-ээс гаргасан хамгийн сүүлийн хурдны загвар гэдэг байна. За тэгэхээр хайрцаг савны тухайд гэх юм бол яг гаднах загвар бол GAN
356X, XS гэдэг төстэй. Гэтэл яг хідэн бэм хөөсөө бөмбөглөнүүд нэмэгдсэн шиг байна. За тэгээд хайр цаврын задлж үзье. Дагалдах хэрэгслүүдийг л хавуулдаг жижигхэн цагаан харцаг дотор яваг харцгаа гээд. Тэгэхээр энэ дотор болгоод яг за мэдээж ганы бол за танилцуулга маягийн заавар гэдэг бол энэ ч бол байна. За тэгээд энэ ганы бар бүшүүнээр байдаг дөө. За мөн болгоод камерын дэм болгоод шооны илхэн материалтай уут. За энэ ч болгоод яг нэмэлтээр сүүлийн XS ашигладаг ашигладаг бас хамгийн сүүлийн болгоод нэг түүний систем бол энэ ч байгаа. За нэмэлт запастай запастай бас нэг GS-д хийж бол авч санагдаж байна. За энэ ч болгоод мэдээж яг шог болгоод яг ашиглах заавар ангин зүйлүүд энэ ч бол мэдээж байгаа. За тэгээд ганы dual precision system гэж байна. За GS Pro гэж хэлбэл нэлээд байгаа юм байна шүү дээ энэ чинь. За тэгээд болгоод яг энэ 6 байдлаа гэдвэл яг чангарах судрах боломжтой ийм үзүүлэлтийг гэдэг мэдээлэл нарыг энэ ч бол байна. За мэдээж тэгээд урдлын өрөнд бол англиар, хойдлын өрөнд хэтгэлээр гэдэг бол бичигдсэн байна. За тэгээд энэ хөө зүйлэн болгоод шог илүү хөнгөн болоод байгаа шүү дээ энэ хүү зүйл. Тэгээд ч бол нэмэлт пассворд энэ чинь орсон байгаа доо. GS Pro юм биш үү? GS Pro гэдэг өөрөө сайн мэдж авах явуулсан байна. За тэгээд хамгаалт ярьсаа залж үзсгээ. Хамгаалт ярьж бас хэлгэр харагд шүү. За шоны харагдах үзэмж хэм бол мэдээж яг иймэрхүү байдалтай. Тэгэхээр эргүүл үзсгээ. За тэгэхээр яг над төрж байгаа сэтгэх юм бол яг энэ шон дээр болгоод яг нэг тийм шинэ содон гэхээр яг зүйлтэй айгунд бол над мэдрэгдэхгүй байна зүгээр яг ган RM болгоотойг яг капсулын сорон зөөгээд байна. Яг 300X 56X бол 54 мм байдаг капсулын сорон байна. Өөр шинэ содон зүйл юм бол яг гаднах хадаа доторх нь хар биеийн болгоотой өөрөө яг л XS долыг ижлэг байгаа тийм. Гэхдээ яг энэ шондор яг нэг давуу тал хийх зүйл нь болгоотой яг над мэдрэж байгаа зүйл гэх юм бол хөнгөн байна. Аюу хөнгөн байна. Амар хөнгөн байна. Бид бол яг өмнөх ганы шондоос тавьсан хөнгөн болсон гэдээсээ яг гартал үнэхээр мэдрэгдэж байна. Энэ хөө шоон болгоод бус яг үзүүлэлтүүд нэг хэд бол яг XS төстэй юм шиг болоод санагдаад байна. За тийм шоон болгоод яг бустай яг үзүүлэлт нэгдэж болно тэгэхээр үнэхээр сайн. Гэхдээ болгоод яг RM тэгэхээр болгоод ялч нэг юм амар шин содон зүйл хэрэг байсан зөв хөнгөн болсон мэн ялч агаар шиг хөнгөн гэдэг шиг. За гэхдээ болгоод яг ган XS-тэй тийм дуртай биш гэсэн арай л хөнгөн шиг бүр илүү хөнгөн болох хүсвэл та бас яг ган RM-ийг бас сонгож болох юм. Тэгээс яг удаж шүү. За энэ шонд өөр сонирхолтой содын юм бол төв дээр байгаа GS Pro гэдэг хэдлээ харцгаая. За энэ шүү дээ GS Pro гэдэг чинь 6 гараар дараалалгуудад яг тухайн байрны солиод эргүүлэх боломжтой. Давхар чангалагчтай гэсэн үг. Дээрээс нэг л яг гол дээр нэг л аашлаа. За мэдээж яг энэ голд нь болгоод яг сүүлээ ашиглагдаад байгаа. Яг нэг пластик түүнүүд бол яг харагдаж байна тэр доор. Тийм бааз. Энэ тоглолт пластик юм бод. Энэ дунд яг шог гэдэл хөнгөн болоход бол бас нэлээдгүй тус тийм басан байхаа гэж би бодож байна. За тэгээд энэхүү төвөдөө болгоод яг сүүлийн шонд дээр бүгд нэр ашиглаад байгаа. Яг энэ ч бол үнэхээр яалчулаад ярих юм бүгд сайн шүү. Яг соронзоо тухайн дээр хүчин өргөж болохгүй юм да. За тэгэхээр өнөөдрийн бичлэг маань бол энэ хүрээд дуусчихвээ. За та бүхэн бол миний YouTube сувыг болон мэдээж subscribe хийхээ битгий мартаарай. За тэгээд хэрэг subscribe хийсэн мөртлөө бол
notification цонхноор дарах юм бол цонхноор дарж мэдээлэл цаг алдалт авахыг авдаг болохыг би зөвлөж байна. За тэгээд та бүхэн бол өөрөө сэтгэл санаа бодол болгоод бичлэгийн дор комент зүйлтэйгээ битгий мартаарай. За тэгээд мега нүрээд бичлэг дуслаа, дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай. Чао.